Заасан байцгаана уу. За лайв эхэлж байна. За манайхан шеэрлээд байгаарэ. Яа лайв наа. Хэлсэн байна шүү дээ. Дуу нь ямар шүү сонсогдож байна бол да. Гол нь намын бизнес хийж байна. тий. Тийм ээ. Сэн байна. Сонсоод хөөе. Дуу нь ямар шүү сонсогдож байна. Хөтлөш. Баярлалаа. За манайхан шийдлээд байгаарэ. За чи нөгөө сэтгэл бичихгүй тохиргол нь яа хаанс гэлээ. Commenters will only be able to comment. Өнөөдөр эхлээд нөгөө пэйж хуудас маань өөрөө сонгуулийн хуулийнхаа дагуу бүртгэгдсэн учраас нэ коммент бичихгүй тохиргоотойгоор лайв хийх ёстой гэсэн юм. За тэр нөгөө эрх баригчид маань одоо энэ яаж одоо юм хүндрэл бэрхшээлийг бий болгох вэ гэсэн шиг юм одоо зүйлүүдийг бол тавиад байгаа тий. Тэр чинь лайв орж ирсэн юм уу? Лайв орж ир. Энд үед яагаад энэ юм дээр орж ирэхгүй? Орж ирж явж байна. Явж байна. Явж байна. Энд тийм аккаунтн дээр орж ирэхгүй шүү дээ. Тийм аккаунтн дээр орж ирэхгүй шүү дээ. За одоо орж. За коммент сэтгэл үлдэхээс илүүтэйгээр та бүхний шеэрлээд өгөөрэй, хуваалцаад өгөөрэй гэж хүсэж байна. За өнөөдөр бит хоёр за Монголын хүний төлөө намаас ингээд пэйж хуудасаараа дамжуулан 9 дахь удаага лайв хийж байна. За өнөөдрийн сэдэв болвол бит хоёрын амьдрах хүслийг дэмжих тухай хууль гэдэг энэ хуулийг бид нар одоо мөрийн хөтөлбөртөө тусгаад ерөнхийдөө яг зүгээр энэ амьдрах хүслийг дэмжих хууль гэдэг одоо бид нар шууд хуулийн төслийг ярих гэдэг юм тийм үү? Улсын хурал нэр дэвшнэ, улс төрийн намууд одоо улсын хуралд өрсөлдөнө гэдэг маань бол одоо ямар нэгэн одоо хууль эрх зүйн бичиг баримтыг л улсын хурлаар батлуулах нэг өсөндөө одоо хууль бүтээх эрх мэдлийг, хууль санаачлах эрх мэдэлтэй болохын тулд сонгуульд оролцож байгаа шүү дээ. Өнөөдөр мөрийн хөтөлбөр маань бол зүгээр нь лозунг төдий байж болохгүй. Тэгэхээр Монголын хүний төлөө намын мөрийн хөтөлбөр дээр тусгагдсан асуудал маань хууль болж одоо батлагдаж хэрэгжих ёстой. За өнгөрсөн сонгуулиудыг ингээд ажиглаад байхад улс төрийн намууд болон бусад одоо нэр дэвшигчд ингээд мөрийн хөтөлбөрөөр яриад байдаг
зүгээр л нэг юм амлалтууд өгöd. Тэр нь одоо яг жишээлбэл одоо байгаа хуулийн дээр нэмж өөрчлөлт хийх гээд байгаа юм уу? Эсвэл цоо шинээр одоо хууль бүтээх гээд байгаа юм уу? Эсвэл одоо ямар байдлаар одоо энэ тэр мөрийн хөтөлбөрөөр жишээлбэл бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ? Мөрийн хөтөлбөрийн одоо нэг асуудал жишээлбэл одоо хууль гэхэд одоо магадгүй одоо бидний өнөөдөр амьдрах хүслийг дэмжих тухай хууль гэж ингээл ярихад одоо хөдөлмөрийн тухай хууль одоо юу гэдгийг те татварын тухай хууль, нийгмийн халамжийн хууль гэх ингээд маш олон одоо нэг асуудлыг ингээд бид нар шийднэ гэл одоо мөрийн хөтөлбөр дээр бичгэд тухайн одоо мөрийн хөтөлбөрийн зорилт маань маш олон хуулиуд дээр ингээд зэрэг одоо ингээд өөрчлөлт шинжилт хийх шаарддаг тийм. Тэгэхээр энэ бол улсын хурл бол одоо энэ одоо нэг асуудал хилцэхдээ л маш олон хуулиуд дээр ингээд зэрэг хөндөгдсөн асуудлуудыг ингээд ярьж байгаа гэдгийг бол манай сонгогчд маань бол ойлгож тэгээд нэр дэвшигч нараас тэр мөрийн хөтөлбөрийг асуухтаа за бодит амьдрал дээр наадах чинь ямар хуулиар зохицуулагддгийг та нар өөрчлөлт хийхдээ энийг ямар хуулийн хүрээнд өөрчлөлт хийх юм бэ гэдэг асуултыг асууж чаддаг баймаар байгаа байхгүй тийм. Одоо магадгүй бид нар ингээд өнөөдөр амьдрах хүслийг дэмжих тухай хууль гэж ярихлаа одоо хөдөлмөр эрхлэлт нөхцөлийн тухай нөгөө шүүхийн магадгүй шудраг шүүхийн одоо асуудлыг бол бид нар одоо үндсэн мөрийн хөтөлбөрийн асуудал болгоод бидний өрөө бол шүүхийн шүүн гэдэг ч тийм. Тэгтэл жишээлбэл амьдрах хүслийг одоо мохоож няцааж байгаа зүйл маань болохоор нөгөө хүний хөдөлмөрийг мүлждэг тийм. Одоо хит өндөр хүүтэй мөнгө төгрөгийг одоо жишээлбэл одоо нийгэмд нийлүүлснээс болоод жишээлбэл одоо эдийн засгийн дарамтанд ордог нийгмийн одоо тийм одоо маш дарамтанд ордог түүнээс болоод амиа хорлдог гадагшаа явдаг гадагшаа явснаас болоод гэр бүл одоо салалт үр хүүхэд өнчрөх гэл ингээд ерөөсөө зөвхөн ингээд амьдрах хүслийн тухай ярихад л маш олон одоо магадгүй одоо өнөөдөр хүчин төгөлдөр үрдэж байгаа 800 гаруй хууль тогтоомжийн одоо бүгдэнд нь баг өөрчлөлт хийх ийм том асуудлын хүрээнд бид нар өнөөдөр одоо лайв хийх гэж байна. Тэгэхээр та бүхнийг бас хууль тогтоох байгууллагын тухай маш сайн ойлголттой боловсруул гэж энэ бүхнийг яриад байгаамаа. Тэгэхээр амьдрах хүслийг дэмжих тухай хуулийг ярихын өмнө би нэг бодит амьдралтай бидний те яг нэг юм Монголын баян хүмүүс нь ядуу хүмүүсийн шулж мүлжиж амьдэрдэг юм тогтолцоор шилжиж юмсгандаад байдаг хөх тий. Бид нар одоо амьдрах хүслийн тухай хуулийн дээр жишээлбэл яг ингээд амьдрах гэж зүтгээд байгаа хүмүүс ялангуяа одоо манайд чинь хуурай хөдөлмөр эхэлж амьдарч байгаа хүмүүс маш их байна тий. Энэ хүмүүст ингээд би одоо бүх хүмүүст байдаг тий. Хүн болгонд л одоо жишээлбэл нүд одоо хамар ам байдагтай адилхан хүн болгонд яг энэ амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүс байд нийтлэг байдаг нэг юм 4-5 асуудал байгаа байхгүй. Нэгдүгээрт нь жишээлбэл одоо ажлын байр буюу тий магадгүй тэр түрээсийн төлбөр мөнгөний асуудал тий хүн болгон өөр юм гэсэн ажлын байртай байхгүй учраас ажлын байр бий болгох зорилгоор жишээлбэл ажлын байрыг түрээсэлдэг. За ажлын байр түрээсэлчлээ гэхэд дээрээс нь одоо эргэлтийн хөрөнгө хэрэгтэй тий одоо хөдөлмөрлөхийн тулд тэгтэл эргэлтийн хөрөнгийн ихүүсвэр маань өнөөдөр жишээлбэл одоо зээлээр олддог. Зээлээр олдох дээр одоо жишээлбэл 5 шат амжилттай мөнгө хөлтийн системээс одоо аль нэгнээс заавал ингэж мөнгө авах хэрэгтэй болдог. За 3 дугаарт нь зөвшөөрлийн систем байж байна тий. Аж ахуй эрхлэхэд одоо жишээлбэл манай худалдаа эрхлэлтийн хувьд жишээд одоо тусгай зөвшөөрөл шаарддаг одоо ажлыг бол татврын албанд бүртгүүлэл одоо чөлөөт эрхэлж болно гэж заасан мөртлөө жишээлбэл дүүрэг орон нутгийн одоо эрх ухааны байгууллагуудаас заавал зөвшөөрөл одоо шаардлага тавьдаг ч юм уу. За зөрчлийн хуулийн тухай асуудал тий. Өнөөдөр ингээд юм л бол одоо зөрчлийн хуулиар торгон шийтгэн гэдэг асуудал. За мэдээж 5 дахь асуудал бол татврын бодлогын асуудал гэж тийм. Тэгэхээр бол энэ эдгээр асуудлуудыг бид нар үнцээр нь шийдэхгүйгээр энэ Монгол улстай Монгол хүн эзний ёсоор одоо итгэлтэй тийм элбэг хангалуун амьдрах тийм хүсэл сонирхлыг бол бид нар одоо бий болгож чадахгүй маа гэж хэлэх гээд байна. Тэгэхээр амьдрах хүслийг дэмжих тухай хуультай одоо бас бит хоёрын лайв үзэж байгаа хүмүүс бас мэдээлэл өгч байна. Дөрөвний ярьжсэн дээр чинь нэмж хэлээ тэгээд цааш үргэлжлүүлмээр нэгдэн л да. Монгол улс төрийн эрх байх дэд байгууллага бол парламент буюу одоо хууль гаргадаг байгууллага ба шүү дээ. Одоо Монголын парламент одоо улсын хурл маань хууль гаргадаг байгууллага. Тэгэхээр
одоо яг улсын хурлд нэр дэвшиж байгаа их олон хүмүүс байгаад байна л да. За жишээ нь өнөөдөр би фэйсбүүкээр нэг хүний ардсан намын нэг залуугийн ярьж байгаа яриаг сонслоо л доо. Одоо ингээд намд зөндөө одоо ингээд намчин байж хат биднийг нэвт төвшүүлсэнгүү. Одоо чагсаалтанд баахан одоо танихгүй мэдхгүй улсууд оролцсон. Гişүүнлээд байгаа хгүй. Тэр хүний тэр шүүмжээр бол нэлээд одоор үлээж байна. Тэр дотор тэр хүн энэ Монгол улсын ирээдүйн үр хойж зориулсан бодлогыг тодорхойлох гэж байгаа хүн бол ерөөсөө биш байгаа хгүй ярив. Тэгээд зүгээр л одоо нөгөө юмны гадуур үлдсэн хүн шаардлага яриад байна. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд цаг хугацаагаа зарцуулаад магадгүй мөнгө хөрөнгөө зарцуулаад тэнд намчин хийсэн юм байх нь л дээ. Тэгсэн тоглоомын гадуур үлдчихэж. Тэгэхээр тэр хүний зорилго тэнд намчин хийжсэн зорилготой зэрэг Монгол улсын ирээдүйн хөчрөг Монголын төлөө бодлого боловсруулах гэжсэн зорилго ерөөсөө байхгүй гэж шууд хэлээдэг. Шууд босчихсон. Тэгж ойлгож байна. Тэгээд одоо яриад байгаа юм шүүмжлээд байгаа юм дотор хоорондоо барьцалцсан. Олон одоо намчин хийгээд байгаа ингээд байгаад тах чинь ерөөсөө намчин хийгээгүй хүмүүсийг гаргачлаа гэж яриад байгаа байхгүй. Тэгээ нэг иймэрхүү байдлаар Монголын улс төр ийм эмгэнэлттэй өрөвдөлтөй ийм Монгол энийг бол улс төр гэж үнэн нэрлэгч хэрэг байхгүй. Энэ бол зүгээр 8 яригдаад байна. Ашиг орлого олох мөнгө төгрөг сайтай болоод амжиргаагаа дэвшлүүлэх асуудал яригдаад байна. Тэгэхээр энэ уг нь бол ийм одоо тодорхой салбар чиглэлээр одоо хууль гаргаж байгаа бол яг тэр салбар чиглэлийн ирээдүйн бодлого тэр хуулийн дээр тусаад тэр салбар нь одоо тэр хуулиа баримтлсны дагуу яваад одоо дэлхийд өрсөлдөх хэмжээнд хөгжих ийм л одоо цорын ганц зорилготой байх ёстой. За тэгээд амьдрах өслийг дэмжих тухай хууль бол үүндээ одоо маш олон тохиолдлууд гарч ирсэн дээ. Дайлангаа манай худалдаач дотор одоо бүр сая зохицохоос нь Батялд хэлж байна. Тэр 5 шатны тэр зээлэнд аль нэгээс нь одоо сугарч гарах тэр одоо ингээд бүр ингээд 5 ороо шиг ингээд атчихсан юм байгаа гар төмнийг ингээд атчихсан. Энэ завсраар ерөөсөө хинч гарч иж чадахгүй байгаа. Дайлан манай худалдаач. Эндээс энэ 5 янзын зээлийн одоо 5 чиглэлээр явж байгаа зээлээс нь олж байгаа хүү орлого бүгд нөгөө эргээд нөгөө одоо бидний төлөө ажиллаж явах хэвээр нөгөө нөхдүүдийг орлого болж өрөөд очиж. Өөрөөр хэлбэл одоо нэг тодорхой бүлэглэл анги давхарга одоо арт өмнөг шал мөлжиж ийм систем рүү ингээд орцсон одоо хичнээн жил явж байгаа ийм болчихсон байдаг. Тэгэхээр энэ Монгол хүн амьд явах за одоо Монгол улстай эзний ёсоор амьдрах хүчрхэг Монголын өвөр хойч ирээдүй ингэж Монгол улсаас дөрвөхгүйгээр гэр бүл нэг дороо аз жаргалтай амьдрах ийм хүсэл одоо сонирхол юмыг бүрдүүлэх зорилготой ийм хуулийн төсөл байна. Тэгэхээр яг хөө тийм одоо улсын хурлд тодорхой хэмжээгээр бид нэр дуу хоолой хөрөх боломжтой одоо сонгогч та бүхний одоо удахгүй болох сонгуулиар одоо бидэнд боломж олгол бидэнд одоо хийх ажил төлөвлөж байгаа ажил бодож байгаа маш их байна. Тэдний зөвхөн нэгэн хэсэг нь бол энэ амьдрах хүслийг дэмжих тухай хууль байна. Тэгээ ер нь ингээд амьдрах хүслийн тухай ингээд яагаад яриад байгаа юм гэхэлэр ер нь одоо ингээд хөдөлмөрлөд амьдрах хэрэгтэй шүү дээ хүмүүс тийм ээ. Ер нь бол хүмүүсийг ингээд хөдөлмөрлөх чадвараар нь бид нар хоёр ангилаад одоо хөдөлмөрлөх бие дааж амьдрах чадвартай бие дааж амьдрах чадваргүй иргэн гэж ангилаад тэгээд тэр одоо нэг хэсэгт нь одоо халамжийн бодлого хангалттай хүрэлцдэг тийм. Нөгөө тал нь бол
ажлын байр цалин хөлсний бодлого маш сайн байх хэрэгтэй байхгүй тийм. Тэгэхээр одоо харамсалтай нь бол одоо өнгөрсөн 32 жилийн хугацаанд одоо манай 1992 онд батлагдсан үндсэн хуулийн дээр маань 19 дугаар зүйл дээр нь төр ямар үүрэгтэй байдгийг маш тодорхой заасан байдаг тийм. Энийг бол одоо би байнга давтан яриад байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл дээр 19 дугаар зүйлийн нэгд хэсгээр нь юу гэж заасан бэ гэхлээр төрөөс хүний эрх хөгжлөөг хангахгүйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх зөрчигдөд тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн хэвлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн юм залт байна. Тэгэхээр иргэн гэхлээр нэг их хүний хэлээд байгаа тийм. Бат ялалтыг батган баярыг хэрвээ олон хүний тухай ярьжсэн бол иргэдийнхээ өмнө гэсэн үгэлбэр байх гэсэн. Тэгэхээр энэ 1992 онд батлагдсан одоо өнөөдрийг хүртэл нэг ч үг өгүүлбэр цэг таслал өөрчлөгдөв гэдэг маань энэ одоо үүрэг бол өнөөдөр хүртэл байгаад байгаа байхгүй. Гэтэл та бүхэн яриад донд дурдж байгаа энэ амьдрах хүслийн тухай асуудал бол нөгөө эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаа, тийм хууль зүйн баталгаа нь хэрвээ хангагдсан байсан бол бид нар өнөөдөр гадагшаа явах юмсан тийм Монгол муу байна, мяа байна одоо юу гэдэг тийм янз янзын байдлаар ингээд талцаж хуваагдаж бохимдох шалтгаан байхгүй шүү дээ тийм үстэй. Үндсэн хуулийн 19 дугаар зүйл заасан үүргээ одоо өнөөдөр Монгол улсын төр өнгөрсөн 32 жилийн хугацаанд биелүүлсэн бол та бидэнд хоорондоо талцаж хуваагдах одоо бохимдох ямар ч шалтгаан байхгүй нэг өсөндөө баг нөгөө аз жаргалтай одоо амьдрах энэ бүрэн нөхцөл бол хангагдсан байх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Гэтэл өнөөдөр эдийн засгийн баталгаа гэдээ ярихлаар л одоо бодит амьдрал дээр бол эдийн засгийн баталгаа гэдэг үгийг бид нар төдийлөн хэрэглэдэг. Тэгэхээр нөгөө энэ чинь үндсэн хуулийн дагуу нөгөө иргэд маань төр засгаасаа эдийн засгийнхаа одоо зөв шаардлага тавьж чадахгүй байдаг байхгүй тийм. Жишээлбэл ядуурл гэдэг үгийг ашиглахлаар үндсэн хуулийн нэг томьёо биш болчихж байгаа. Би ядуу байна намайг одоо жишээлбэл одоо амьдрах баталгаа өгөөч эдэргээд яриад их юм бол энэ чинь одоо үндсэн хуулийн одоо шаардлага биш болчихж байгаа байхгүй. Хэрвээ би эдийн засгийн баталгаагүй болчлоо. Миний эдийн засгийн баталгаа хангаж өгөөч. Намайг ажлын байраар хангаж өгөөч гэх юм бол энэ маань үндсэн хуулийн дагуу шаардлага болчихж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн дагуу шаардлага учраас төр заавал тэрийг биелүүлэх үүрэгтэй болчихно шүү дээ. Гэх мэтчлэн ингээд хүн болгон одоо өөрийнхөө эрхийг хууль зүйн үндслэлтэйгээр шаардаж чаддаг болохыг л одоо Монголын хүний төлөө намаас зүгээр хүсэж байгаа юм. Одоо ингээд сонгол болгоноор л ингээд нэг супер ватрууд гарч ирээл те. Тэгэл одоо би та нарын амьдралыг шийдэх гэдэг намайг сонгох гэл ингээд сонгоод гарчдаг. Гарсныхаа дараа бүр өөрөө үзэгдэхэж болчдөг те. Одоо энэ Монголын сүүлийн үеийн одоо ер нь бол 8 удаагийн сонгуул явагдлаа. Нэг л юм ард иргэдийнхээ сонгогчдын саналыг авах зорилготой ийм нэг залилангийн одоо шинжтэй тий. Залилан гэдэг чинь өөрөө нэг хуурч мэхлэхийг хэлж байгаа шүү дээ. Итгэлийг олж авч байгаа тэгээд хуурч мэхлээд хохироод тий. Тэгэхээр одоо энэ манай улс төрчид маань бол дандаа ийм технологиор яваад байгаа байхгүй. Сонгуул болох дээр л нэх гой самбарнууд гарч ирэл нэх гой одоо мейкап хийсэн гой нүүртэй царайтай уран сайхны зургууд тавиал нэх гой телевиз хараад байгаа нэх гой гарцгаагаал тэгээд сонгуулийн санал хураалт дууслаа бүгдээр байхгүй. Энэ бол ерөөсөө л одоо задлан эхлэх юм. Одоо нэх олон ухуулагч нар гарч ирээд идэх тийм. Тэгэл одоо сонгуулийн үеэр манай намыг сонгороо манай намыг сонгороо гэд гэтэл сонгуул дуусаад бүгдээр байхгүй болчихдог. Тэгэхээр энэ бол манай улс төр бол их бохир заваан за тэгээд ямар ч хариуцлагагүй байгааг бол харуулж байгаа. Тийм учраас бид нар бол одоо энэ сонгуулийн одоо арга барилыг үнцээр нөөцлөх сонгуулийн тухай сонгогчд маань үнцээр одоо бодит одоо зүйлийг мэддэг болох юм зайлшгүй шаардлага байгаад байгаа маа. Сонгуул гэдэг чинь бол өөрийгөө төлөөлж одоо өөрийнхөө одоо эрх ашигын төлөө 4 жил тасралтгүй төрийн эрх барих дээд байгууллага улсын хурал дээр одоо үг хэлдэг тэр одоо хүмүүсийг л одоо өөрийгөө төлөөлж үг хэлэх үнийг л одоо сонгох гэдэг сонгуул шүү дээ. Гэтэл манай одоо ард иргэд бол бараг л одоо нэг хин юу өгхийн тэрэнд нь саналаа өгнө одоо гэдэг байдалтай. Тэгээд улсын хурлын гишүүдээс ингээд юм хүсгэлээрээ жишээлбэл материалыг зүйл хүсэж байдаг тийм магадгүй засгийн газрын хийх ёстой ажлуудыг жишээлбэл зам тавьсан юм уу юм уу гэдэг юм. Иймэрхүү асуудлууд бол манад бол үнэхээр байгаа. Тийм учраас Монголын хүний төлөө намын ер нь бол үндсэн одоо агуулга бол яг одоо сайн дураар эвлэлсэн иргэдийг одоо Монголын хүний төлөө намын дор нэгтгэе.
А мэдээж Монголын хүний төлөө намд нэгдэнэ гэдэг бол намд нэгдэнэ гэдэг бол сайн дурал ажиллаж тийм үстэй. Одоо жишээлбэл бит хоёр гэхэд чинь л одоо нийлээд хоёулаа төрийн эрх мэдэлд очиод ашиг олъё гэж одоо ярьжсэн тохиол манай намынхан байгаа юм тийм. Тэгэхээр чинь одоо сонгуулиар ингээд жишээлбэл ингээд нэр дэвшигч нар маань хүртэл өнөөдөр ингээд одоо мөнгөтэй гэсэн намуудыг сонгоод идэх тийм. Тэгэхээр энэ болгон л одоо манай нийгмийн одоо суур асуудал болоод байна л да. Бидний улс төрийн мэдлэг боловсрол дутуу төлмөг байна. Улсын хурлаас юу шаардах ёстой, юу шаардахгүй байх ёстой гэдэг мэдлэг дутмаг байна. Тэгээ одоо ялангуяа үндсэн хуулийнхаа дагуу амьдрах юм соёл бидний суралцааг учраас одоо хинээс юуг асуух вэ гэдгээ хүртэл мэдэхгүй байгаа нь бол бидний магадгүй өнөөдөр ингээд одоо маш бохомдолтой амьдрах юм одоо нэг үндсэн их сурвалж нь болоод байгаа юм болов уу гэж боддог. Тэгэхээр Монголын хүний төлөө намын одоо үйл ажиллагааны үндсэн 3 одоо концепт байгаа. Нэгдүгээрт нь бид нар монголчуудаа одоо хамгаалъя. Хамгаалахдаа хууль зөрчигчдөөс хамгаалъя. За тэр хууль зөрчигчд маань бол иргэн хүнийг нэг их зөрчих нь бас нэг өөр хэрэгтэй. Гэтэл төрийнхэн маань одоо иргэдийнхээ эрхийг зөрчсөн одоо авилга албан тушаалын гэмт хэрэг гэдэг одоо бид ч одоо ярьдаг одоо ийм маш ноцтой асуудал байна шүү дээ. Тэгэхээр одоо төрийнхнөөс одоо иргэдээ хамгаалъя, эх орноо хамгаалъя. Одоо сонгосон их хурлынхаа гишүүнээс эх орноо хамгаалах гэж хэцүү байна гэж бид ч одоо хошин шог болгоод яриад шүү дээ. Тэгэхээр бид нар бол иргэдээ хамгаалъя, монголчуудаа хамгаалъя, монголоо хамгаалъя. За хоёрдугаарт нь монголчуудаа хөгжүүлье. Хөгжүүлэх гэхлээр бол зөвхөн эдийн засгийн хангалтгаар биш. Одоо энэ чинь эрх зүйн одоо харилцааны оролцогч болохын тулд тэр хууль эрх зүйн мэдлэгтэй болгох, эрүүл мэндийн мэдлэгтэй, эдийн засгийн мэдлэгтэй болгох, нийгмийн мэдлэгтэй болгохоос өсвөлээд хүмүүсийг ингээ өөрсдийг нь ингээд хөгжүүлэх юм замаар хүмүүсийг одоо нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болгоё. Тэгээд эцэст нь бүгдээрээ ингээд одоо зорилгоо мэдээд нэг зүйлийн төлөө одоо бүгдээрээ ингээд эвлэлтэн нэгдэх юм бол одоо бид нар одоо ингээд маш хүчтэй ард түмэн болох юм аа л гэж эвтэй бол хүчтэй гэдэг үстэй. Тэгэхээр биднийг эвлүүлэх зүйлээр ерөөсөө Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа үндсэн хууль гэдэг бичиг баримт та биднийг эвлүүлэх ёстой. Монгол гэдэг нэр та биднийг нэгтгэж явах ёстой. Монгол улсын төрийн бол Монгол улсын төрийнхаа талбайд дор Монгол улсынхаа үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалын дор цөмөрө эвлэлтэн нэгдээ гэж одоо Монголын хүний төлөө намаас уриалж байнгын үндсэн хуулийн сурчлах ажлуудыг хийж байгаа юм байгууллагад тийм үү. Одоо хилцүүлэгт орж байгаа заяа. Одоо ингээд үндэсний телевиз янз янзын телевизээр бид ингээд үндсэн хуулийн дагуу ярьж ил та. Тэгэхээр чи ингээд хууль яриад их юм. Бүр одоо манай зарим нь одоо шүүх прокурор цагдаа одоо төрийн албаныхан дээр очиод хуулийн дагуу шаардлага тавина шүү дээ. Одоо өнгөрсөн 20 жил бид нар чи хүний эрх хамгаалалт явуулсан шүү дээ. Тэгэхээр манай төрийнхэн чи дандаа хууль яриад их гэж асуудаг хүмүүс байна шүү дээ. Үн чинь Монгол улсын иргэн хууль ярихгүй өөр юу ярих юм? Төрийн байгууллагатай харилцахдаа бид нар хуулийн дагуу харилцахгүй бид нар өөр юугаар харилцах тийм үстэй. Яг нь тийм. Хуулийн дагуу нэгд хуулийн дагуу харилцсан эсвэл тухайн тэр албан тушаалтанд эвтэн төрөөтэн өөрийнхөө үзмжээр л харилцсан. Ийм хоёр зам л байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн 32 жилийн хугацаанд аль замаар нь явцсныг одоо ард түмэн бүгдээр мэдчихэж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ мэндэгтэн тушаалтуудын тэр үзмжээр явдгаас одоо бид нар бол одоо хуулиа баримталж, хуулиа мэдэж, хуулиа сахиж одоо тэр балаа юмнаас бол салхал энэ царын ганц л боломж юм. Тэр амьдрах өслийг дэмжих тухай хууль маань үндсэндээ одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа үндсэн хуулийн 2019 дээр л үндсэндээ суурилсан байна. Тэгэхээр одоо энэ заалтыг одоо сая Батэх тусыг заалтыг уншиж бас хэлчих шиг боллоо. Мөн бид нар ингээд одоо олон жилийн хугацаанд үндсэн хуулийг одоо аймагуудаар, сумуудаар ингээд ард иргэдтэй төрийн байгууллага ажилтнаа сурталчилаад ингээд таниулаад ингээд үзэл хол нөгөө зүйл заалтын цэг таслыг цээжлэхээс илүү үзэл баримтлалын ингээд төвөнд илрүүлэх ажлыг яваад байна. Тэгж явах хугацаанд одоо маш олон тохиолдолд харагдчихсан шүү дээ. 2019 гэдэг залтыг үгүй эхэнд ингээл одоо яриа хичээл семинарын эхэнд ингээл ярьж л байхад мөн төгсгөлд нь яг үндэ үгүй эн чинь ямар гоё залт юм бэ? Бидний чинь үндсэн хуулинд ийм залт байсан юм уу? Энэ залт чинь тэгээд одоо яагаад огт хэрэгжээгүй бэ гэдэг ийм асуултууд
жирийн ард иргэдээс бүтээл бүр төрийн аль багчнаас ч гэсэн тавьж исэн тохиолдлууд бий. Тэгэхээр одоо манай яг өчигдрийн уржигдрийн лайв дээр тийм үндсэн хууль бол тийм их бас л шаардлагатай хуульчтай гэл комментэн дээр одоо лайвын комментэн дээр бичиж харагдаж байсан. Гэхдээ тийм ээ. Одоо үндсэн хууль гэж бид нар яриад байгаа маань үндсэн хууль маань алтан зайчтай мөнгөн бөксөд хүрч болшгүй зүйл гэж яриад байгаа зүйл биш ээ. Энэ төрийн эрх барих дээд байгууллага маань одоо хэдхэн өдрийн хугацаанд бид нар саналаа өгч одоо шинээр бүрдүүлэх гэж байгаа энэ парламент маань энэ үндсэн хуулийн хүрээнд Монголын ирээдүйд цогцлон бүрдүүлэх эрх зүйн актуудыг гаргаад явж байгаа гол үүрэгтэй байгууллага. Мөн одоо үндсэн хууль гар хүрэх цөөн тохиолдлуудыг заасан байгаа шүү дээ. Тэр мөн хуулийнхаа хүрээнд үндсэн хуулийг заст сайжруулад явах ёстой. Заст сайжруулад явахын тулд яах ёстой вэ гэхээр бид нар бүгдээр тэр байгаа үндсэн хуулийнхаа талаар болохын, болохгүйгийн, сайнын, муугийн бүгдийг хамруулад тодорхой хэмжээгээр энэ талаар мэдлэгтэй болоод харин энэ талаар мэдлэгтэй хүмүүс хоорондоо энэ болохгүйг яриад тэгээд зөв гаргалгаа гаргаад хасаад нэмээд ингээд цаашаа Монгол улс өөдөө дэвжиж явах ёстой тийм үндсэн зарчим байгаа шүү дээ. Тэгээд амьдрал бүсийг дэмжих тухай хууль бол одоо хамгийн түрүүнд л одоо барьж явах ёстой хууль байгаа тийм ээ. Тэгэхээр энд Монгол улстай эзний ёсоор Монгол улсын иргэн элэг бүтэн сайхан амьдрах хүсэл сонирхлыг бий болгох одоо гол зорилготой. Бас гадна ер нь Монгол хүн одоо амьд явах одоо нэг эрхтэй гэдэг нэг дооцсон шиг нэг заалт байж байгаа шүү дээ. Энэ одоо энийг боддоор хэрэгжүүлэх. Маш олон удаагийн хүн одоо энэ 2019 заасан заалт одоо огт хэрэгжээгүйс болоод маш олон удаагийн тохиолдолд одоо хүний сайхан хань одоо хүүхдүүдийн сайхан эцэг их олон тооны хүмүүс амин орлон тохиолдод зөндөө шалтгаан мөн одоо энэ нөгөө эдийн засгийн голдуу тийм ээ эдийн засгийн амьдрах хүслээсээ ингээд татгалзаж штэ тэр хүч одоо манай үндсэн хуулийн чинь нөгөө 16 дугаар зүйлийн нэгт хэсэгтээ Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй гэж заасан байгаа тийм шүүхийн одоо хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд хүний амь насыг бушнуулахыг хориглоно гэж заасан байгаа. Тэгээд энэ амьдрах эрх гээд аваад үзлээ нөгөө талаас амьд явахгүй байх эрх бас тэр хүнд байгаа байхгүй. Тэгээд энийг бас одоо жишээлбэл тухайн хүн өөрөө сонголтоо хийгээд байна шүү дээ. Монгол хүн жишээлбэл ингээд одоо Монгол улсын иргэн чөлөөтэй зорчих эрхтэй гэдэг үндсэн хуулийн дээр бас ингээд заагаад өгсөн тийм. Тэгэхээр одоо гадаадд зорчих гэдэг юм хаач гэдэг ингээд одоо хөдөө байх юм уу хотод байх юм уу чөлөөтэй сонгож болно гэж заасан мөртлөө яг ингээд эргээд ингээд аваад үзлээ нэг эдийн засгийн хөшүүргээр хүнийг одоо заавал хөдөө амьдрах боломжгүй болсгоол тийм. Жишээлбэл Монголд амьдарч идэл Монголд амьдрах боломжгүй болсгоол бүр дээрээс нь гадагшаа явах юм айлсгүй одоо амиа хорлох тийм. Энд ч одоо ингээд ийм хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргана. Одоо жишээлбэл бид нар нэг бахархалтай юм шиг яриад байдаг ш. Хүн амынхаа тоотойд харьцуулахлаар амиа хорлолтоор дэлхийд бид нар бараг дээгүүр одоо явж байна гэдгийг яриад байдаг. Энэ чинь ерөөсөө төр засгийн үйл ажиллагаа төрийн бодлого одоо өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийт хүн амынхаа сайн сайхны төлөө чиглэг байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр ингээд нэг хэсэг нь одоо цөөхөн хэдэн хүн хагартлаа байжсан. Тэгээд хүн амын олонх нь болохоор ядуур бүр өөртөө бол одоо хүн амын одоо 75% ядуу байдалтай байна. Тэгээд одоо өөртөө хийсэн одоо өөрсдийнх нь ажлын үр дүнгийг ядуурлахгүй тий. Өөрсдийнх нь 32 жил хийж ноцолдож байгуулсан ажлынх нь үр дүнийг авилах хийж авах байхгүй тий. Одоо Монгол улс авилгаараа тэд дорж гэл ингээд яриад байдаг 100-аас хойш. Тэгэхээр эн чинь юу гэвэл өөрсдийнх нь одоо 32 жилийн ажлын үр дүн. Ямар та бүхэн энэ төрийн эрх бариад авилгатай болох ч юм уу тий. Монгол ардын нам аргисна хоёр энэ 32 жилийн хугацаанд тасралтгүй Монгол улсын төрийн эрх барьсан биз дээ. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө гаргаж ирсэн хүн амын өвчлөл 3 хүн тутмын нэг нь хавдартай байна гэх шиг тий. Одоо ингээд 75 одоо хүн амын 75% нь ядуу байна.
гадаадад 300 гаруй мянган ажилчин гэдгээр ингээл Монголоос хүмүүс яваад байна гэж яриад байгаа чинь дандаа энэ ирэх барьсан намуудынх нь ажлын үр дүн шүү дээ тийм үстэй. Одоо жишээлбэл Монгол улсад ингээд 5 удаа хууль зүйн сайт хийчихсэн одоо улсын хурлын дарга хийжсэн нөхдүүд нь өнөөдөр жишээлбэл шүүх ялцарчлаа гэж яриа сууж байгаа хөөх тийм. Тэгвэл энэ шүүх ялцарч байгаа гэдэг чинь хууль санаачлах хэрэгтэй байсан хууль зүйн салбарыг удирдахжсэн тэр мануухагийн одоо жишээлбэл гинт ялдарсан ажлаа хийгээгүйх нь үр дүн шүү дээ тийм үстэй. Одоо ногооч хүн ногоо тарьжсэн манай ногоо муудчлаа гэж хэлсэн үү ногоочны л арчаагүй байдаг ч тийм. Тэгээд дээрэс нь бид нар нийгмийг эргүүлжүүлэхийн тулд юу өвдсөн юм бэ гэдгийг мэд зөв оншилж ийж тэгээд зөв эмчилгээ хийхгүй бол нөгөө нэг нуухын авах нүдийн сохлно гэдэг шиг одоо энэ ирэх барьж байгаа нөхдүүд бол ерөөсө бүх буруугал энэ одоо эзэн буйг хууль гэдэг юм үүсгээд байгаа юм. А гэтэл үнэхээр энэ Монгол улсын үндсэн хууль эдний хэлээд байгаа шиг муу юм гэхэл үгүй шүү дээ. 1 2 дугаар бүлэг дээр төр ямар байх ёстой, төр шудраг байх ёстой л гэдэг чинь төр хууль дэвлэх ёстой л гэж заасан. Тэгвэл хаанаас энэ авилга албанчлалын гэмт хэрэгтээ гараад ирсэн одоо орлогоо одоо их усрын тайлбарлаж чадахгүй ингээд одоо маш их хөрөнгө мөнгө хоригдлуулчихсан одоо хусгаач лөөрчнараа дуудуулаад явж байгаа энэ лөөрч хаанаас гараад ирсэн тийм шүү дээ. Үнэхээр зарчимтай тэр хуулийнхаа дагуу одоо ажилладаг байсан бол өнөөдөр энэ хүмүүс одоо ийм байдлаар яригадад явж байхгүй шүү дээ тийм шүү дээ. Би ингэж хүмүүс асуумаар санагддаг байхгүй. Та өнөөдөр таанд одоо ямар нэгэн асуудал тулгараад хууль шүүхийн байгууллагын тусалцаа хэрэгтэй болох үед хамгийн ихний хийдэг үйлдэл чи юу вэ? Уг нь хуулийн дагуу бол одоо тохих шатны төрийн байгууллага одоо өргөл гомлоо гаргаад асуудал шийдвэрлэхээр явах ёстой буюу одоо нөгөө хүсэлтэд амар гаргах гэж байгаа бол яваад очих. Бичгээр гаргах гэж байгаа бол нөгөө бичгээ төлөвлөх гэх мэтлэнгийн юм хийх ёстой байтал өнөөдөр одоо Монголын ард түмэн яадаг хөөхтэй зэрэг таньдаг шүүгч байна. Таньдаг цагтаа байна. Тийм таньдаг цагтаа байна. Тэр засагтаа тамгийн газар таньдаг хүн байна. За ийм байдлаар явагдаж эхэлдэг. Энэ чи юу харуулад байна гэхдээ зэрэг нөгөө тэнд хуулиар биш үзмжээр асуудлууд шийдэгдэж идэг. Тийм байдлаар үйл ажиллагаа явуулж боломжийг ард түмэнд бид нар бас тэднэрт ингээд сургацчихсан байна. Одоо тэгээд энэ байдлаа засахгүйгээр тийм үү? Өнөөдөр одоо тусын нэг 2 өрөө лизингээ хуран умсаа агуулж агаад болгочоод хүүхдүүдэд үлдээгээд тэгээд нэмээд загч хэлэх юм юу байх юм? За бид нар нийгмийн 30 жилийн хугацаанд нураацсан. Одоо ёстой одоо юмны Европод тулцсан байж байгаа шүү. Тэгээд эдгээр өөрсдөө өдөн татчаагаараа 2 өрөө байх болно үстэй. Ийм юм хэлжүүлдэг гэж байгаа юу? Би ингэж асуудаг. Асуух. Ер нь хүмүүсээс таарсан болгоноос л асуудаг. Тэгэхээр энэ өндөр энэ хууль гэдэг юм одоо үндсэн хууль маань болон бус хуулиуд маань хэний юм бэ? Дандаа Монгол улсын тийм юмны хууль гэсэн байдаг шүү дээ. Гэтэл энэ хуулийг баримтлах тухай асуудлыг үүрэг хүлээсэн тал тэр хуулийн дагуу эрх нь хамгаалагдж байгаа тал нь шаардахгүй бол үүрэг хүлээж байгаа тал тэрийг өөрийн санаачлагаар ер нь одоо иймэрхүү нийгмийн доротол орцсон үед бол хязгаарч өөрсдийн санаачлагаар авч одоо хэрэглэхгүй юм байна шүү дээ. Одоо олон жилийн хугацаанд нотлогдчихлоо. Гэхдээ зэрэг бид нар хамгийн ойлгох ёстой юм жишээ нь одоо 30 жилийн хугацаанд одоо энийг жишээ нь одоо Монгол Ардын нам ч юм уу ардсан нам гэж бодъё л доо. Энэ маань одоо сорон зөөлөө гэж үү. Энэ соронзон болох дээр юу татдаг сорон зөөлөө гэхдээ зэрэг энэ хугацаанд хүн болгон энэ цааны саарл ордноор орохдоо зэрэг ямар нэгэн агч чаргаар энэ саарл байсан тийм үү? Ордноор орохдоо зэрэг баяждаг. Одоо хөрөнгө чинээтэй болдог. Эдийн засгийн баталгаатай болдог гэсэн юм ойлголт бүрэлдэн тогтчихсон. Энэ ерөөсөө нэг бүгд ингэж ойлгодог ерөөсөө нууц биш зүйл. Тэгэхээр
энэ хугацаанд энэ соронзон маань юу татчихсан бэ? Эх орончтойг огт татаагүй байхгүй. Энэ соронзонд очиж наалдсан зүйлс бол яг тэр татсан одоо тэр юуныхаа дагуу татагдсан бүгд л тийм одоо хүмүүс байх. Тэгээд тэр нь ч одоо өнөөдрийн Монгол улсын ордод оролцсон байдлаар нотлогдож харагдчихэдэг. Тэгээд энэ дээр одоо өөр хэнийг буруутгах юм бэ? Өөр буруутгах гэж байхгүй шүү дээ. Ардсан болохтой зөв манайх ерөөсөө дандаа нэг төр бариагүй шүү дээ. Гэж өөрсдөө их зөвтгөж ах шиг байна л да. Тэгвэл дандаа сөрөг хүчин байсан шүү дээ. Дандаа сөрөг хүчин байсан. Тэгээд сөрөг хүчин бас тэр чинь тодорхой хэмжээгээр сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлээгүй л гэсэн үг. Тэгтээ зэрэг ерөөсөө нөгөө гендич вэ гондоч вэ? За маш олон улсууд бол таарсан таршуудаа нөтлөж хийдэг. Ерөнч зарим одоо энэ холоо зэлгийн асуудал төр чинь ер нь энэ намж ус тав тайлбарчихсан л урд тойрны ороод ерөөсөө хин одоо тэр бом гэж ярьдаг эсвэл их 80 одоо тэр дараачин тоон юу байх юм? Тэр лөө одоо хэн төрүүлж хөрөхөө бил уралдаал явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нарт юун төрөнд энэ амьдрах хүслийг Монгол хүний одоо Монгол улсын бидний баялаг болсон Монгол хүний амьдрах хүслийг дэмжигдэх хууль бол одоо хууль бол маш чухал хууль юм аа. Тэгэхээр яг зүгээр одоо бидний хувьд бол жишээ нь юу төслөө нэг дэлхийд тавьж бас тийм боломж бас аргахан бүрэлдээгүй байна. Ингээд ийм нөхцөл байдлаа өөрсдөө бүрэлдүүлэхийн тулд бид нар ингээд энэ удаагийн сонгуульд одоо тойрогч төр жагсаалтаач төр одоо өөрсдийн хүмүүсийг илгээсэн байгаа. Тэгээд одоо Монголын хүний төлөө намыг дугуулах юм бол Батялт маань бол жагсаалтын нэг дээр байгаа. Энэ үний үйл хэрэг одоо үзэл санааг мөн шантаршгүй зүтгэдэг. За хажууд нь ингээ юм яриад өөрт нь эвгүй уучлаарай гэхдээ зүгээр одоо хамтран зүтгэдэг журмын нөхрийн хувьд бол би бас бодлоо хэлмээр байна. Өмнө ч гэсэн би бас нэг лайваар дандаараа өөр лайв бас явуулж байсан. Зарим зэрэг хүмүүс үзсэн л байх. Энэ хүний үзэл бодол одоо үйл хэрэг тууштай зүтгэж байгаа энэ бүхэн зүгээр тодорхой хэмжээгээр тэр төрийн ордонд сонсогдож цуурайтаж энэ маань яг хөрсөн дээр бууж ажил хэрэг болж чадах юм бол одоо Монгол маань өмнөдөө бол өөдөгөө явж ирсэн. Тэгэхээр бид нэр одоо бидний одоо хувьд одоо ингээд нөгөө сэлэмнийх нь нэр жадны үзүр болоод ингээд урдаа тэгээд өмнөдөө бол бид нэр ингээ араар нуугдчихад ингээ явж байгаа үед бол зэрэг чилдэр идэж гисэн. Яасан ч байсан эргээд тулахт нь бол яг төшөөдөх тийм хүч байх гэж бид нар ингээ хамтрал зүтгэл явж идэг. Тэгэхээр та бүхнээс дахиад нэг уриалъя. Монголын хүний төлөө намыг одоо дэмжиж тэр сонгуулийн одоо арын утсанд байж орж ирэх юм байлээ. Тэр намуудын сонголт. За тэрэн дээр одоо Монголын хүний төлөө нам гэсэн энэ сонголтыг сахиухан дагуулж өгөөрэй. Одоо Монголын хойч ирээдүйн төлөө ийм бүхний хийж өгөөрэй гэж хүсмээр байна. За ингээд хоёул өнөөдөр лайв өндөрлөх үү? Хэд 40 минут ирсэн. Шүн дүнд яриа гэдэг шиг юм болчихлоо тийм. За ингээд өнө 12:45 өмнө цаг тэгж байгаа хөө 1 цаг болж байгаа тийм. Тэгээд бас нэг сонгуулийн үеийн бас ажлын ачаал бас нэлээд их байна. Тийм болохоор бас яг дээрээс нь сая Ялтман ТV8 дээр мэтгэлцээнд яг ороод дуусаад ингэж ирээл эренгүүт л би энд ингэж үлээж сууж байгаа ингэж өнөөдрхийн лайв ямар ч байсан тэгэл төвлөрсөн багтаа тэгээд явуулж байна. За тэгээд одоо өнөөдрийнхөө лайвыг нь хүрээд өндөрлөе. Тэгээд
үнэндээ одоо манай одоо сонгуулийг сонгогчдод шийддэг юм шүү гэдгийг хэлмээр байна тий. Сонгуулийг сонгогчдод шийднэ. Мөнгөтэй хүмүүс шийдэхгүй. Одоо яг өнгөрсөн хугацаанууд бол мөнгөтэй хүмүүс шийдэд ирсэн байх. Тийм байха болмоор байна. Одоо энийг болмоор сонгогчд бид нар өөрсдөндөө хэрэгтэй улсын хурлыг өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө, Монголынхоо ард иргэдийн төлөө ажилдаг энэ их хурлыг байгуулахын төлөө их орончдыг бид нар өнөөдөр зайлшгүй одоо улсын хурлд оруулах шаардлагатай байна. Тийм учраас одоо сонгогчд минь энэ өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол улсыг удирдсан нөхдүүдэд бол дахин одоо хууртаж, доромжлуулж одоо энэ чинь ирээдүйдээ бүр одоо ингэж удам залах шинжтэй болж эхэлж шүү дээ. Тийм бид нар ардчилсан нийгмээсээ татгалзаад нөгөө дарангуул нэг хүний тогтолцоор ингээд одоо ухраад байна гэдгийг хэлмээр байна. Дэлхийн нийтээр ингээд одоо бүх зүйл нь одоо хиймэл оюуханаар шийдэгдээд одоо хүний нөгөө субъектив тийм нөгөө нэг шунал хүсэл нь одоо төрийн үйл ажиллагаанд нь одоо нэвтрэх боломжгүй болоод ингээд илүү ийм одоо програмчлагдсан ийм нийгмийн одоо жишээлбэл дүрм журамтай нийгэм лүү ингээд бусад улс орнууд ингээд шилжээд байхад бид нар ингээд нөгөө дарангуулагчтай болохгүй л тийм цөөхөн хэдэн нөгөө лөөвчтэй ингээд дахин шүтэл нөгөө хэдийгээ зайлшгүй нөгөө богд нэг боолчд харахлаа нөгөө шороо үжигнүүлээд зулаацалдаг нэг тийм харахгүй бүдүүлэг ард түмэн шиг ингээд хэдүүлээ одоо яс хайсан нохоо шиг ингээд яс булаацалж байгаа нохот шиг ингээд муу муухай амьдрмааргүй байна. Одоо илүү нэгээ хайрлаад одоо энэ одоо сайхан их орондоо эзний ёсоор одоо бүгдээрээ илбэг хангалуун амьдрахын бүрэн боломж байна шүү дээ. Бид нар ямар газар нутаггүй гэх биш. Биднэрт ямар байгалийн баялаг байхгүй гэх биш. Бидэнд бүхий л одоо сайхан амьдрах нөхцөл бол байна. Бусад улсуудын зарим харамсалтай ард түмнийг бодоход бид нар бол одоо үнэхээр аз жаргалтай тийм ард түмэн байгаад байгаа. Тэгэхээр одоо Монгол хүмүүс бүгдээрээ их орондоо сайхан амьдрахын хүсэх хэрэгтэй байна. Шудраг амьдрахыг бүгдээрээ хүсэх хэрэгтэй байна. Тэгээ энэ хүсэл чинь энэ чинь бол хүсэл биш, мөрөөдөл биш те. Бодит хуулийн одоо зохицуулт болчиход байна шүү дээ. Одоо Монгол улсын иргэн шудраг байх, хүний эрхийг дээдлсэн ийм одоо шудраг ёсыг одоо эрхэмлсэн ийм одоо байх ёстой гэж заасан бол Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бас л дахиад шудраг байх ёстой, хуулиар дээдэлдэг байх ёстой, хүний эрхийг дээдэлдэг байх ёстой шүү төрийн албаагчтай гэдэг үндсэн хуулиндаа бүр ингээд заагаад өгсөн. Харамсалтай бодит амьдрал дээр хуулиас тис өөр нийгмийг бид нар байгуулчихсан. Нэг томын тогооны үлгэрт амьдарч байгаа юм шиг ингэж аз жаргалгүй амьдарч байна. Тэгэхээр энийгээ болцгоё гэж Монголын хүний төлөө намаас уриалаад байгаа шүү тийм. Нэгэн асуу. Одоо би бас хүмүүсээс асуугаад яваад байна. Яг эргэн тойрон чинь амтах туу найз нөхдөө чинь айхтар бүр одоо нөгөө өрийн ийм дарамтан болцсон. Давшгүй хүү голдоо нэмэгцээр одоо ингэ өвтөө болцсон юм байна. Өөстөө би ч нөгөө өөрөө эргэн тойрондоо нөгөө ялангуяа нөгөө над дээр чинь нөгөө худалдаачд голдоо хүмүүс ирдэг тийм. За харин тийм байна. Тэгээд одоо жишээлбэл бид нар нөгөө нэг зээлийн боолууд гэдэг нэвтрүүлэг хийж ялла шүү дээ 2015-6 онд тийм. Тэгээд бид нар чинь 300 гаруй мянган худалдаачдын судалгаа хийсэн. Би бол өөрөө одоо яг хоёлаа нэг ингэж мэдхгүй би энэс асууж байгаа юм шиг ярих нь одоо яг зүгээр тэр жилээс Монголын хүний төлөө намын бас энэ удаагийн сонгуулиар ингээд яг одоо зорилттой бүлгүүд одоо хандж байгаа зорилттой бүлгүүд гэх юм бол Монголын худалдаачд байгаад байгаа. Тэгээд энэ худалдаачд маань одоо ингээд 300 гаруй мянган худалдаач Монгол улсад ингээд байна тий. Одоо энэ чинь одоо нийт сонгуул санал өгөх 2 сая хүн гэдээ боцох юм бол одоо 300 мянга гэдэг маань одоо маш өндөр тоо гэхгүй тий. Тэгээд энэ худалдаачд маань бол яг ингээд нөгөө төрийн бодлогоос хаягдчихсан. Тэгээд нэг амьдрахын төлөө ингээд зүтгээд идэг. Гэтэл одоо яг ингээд нөгөө мөнгөний машин шиг болчихсон юм одоо харамсалтай зүйл байгаад шүү дээ. Жишээлбэл одоо тэр өдрийн зээл гэдэг зээл бол одоо ёстой хүнийг нөгөө юу болоод байгааг мэдэхгүй байх хооронд ингээ аль хэдийн ингээд бүр өрөөр ингээд бааглаа тийм тэр хүний бүр ингээд өстой амьдрах хүслийг бохоогоод мөхөөгөөд бүр тэр ёстой төрөний тэр ярьдаг хамгийн сүүлийн хуулбар буюу за ерөөс амьдрахаа болъё гэдэг шийдвэр гаргах хүртэл хүнийг дарамтлагдаг тийм одоо муухай орчин байгаа байхгүй тийм. Тэр тооцоолж өгсөн шүү дээ. Нодлог билүү? Хизээч үлээд. Уржин шүү дээ. Тэр өдрийн зээлийн өсөлтийн диаграмыг тооцоолж өгсөн чинь одоо нөгөө Архимедийн дөрвөн үйлдэл чинь
тэр өржүүлэх үр дүн хвчлэн шүү дээ. Ерөөсөө гэрлийн урт амар явдаг юм л. Тэрэнд эхэнд нь яг нөгөө хүмүүс эхлээд одоо мөнгөний хэрэгцээнд шахагдаад бас өөр боломж байхгүйгээсээ болоод тэгээд тэрлээ орчдөг. За нэг орсон бол одоо тэгэл эргээд ямар ч боломжгүй тэгээд урлам дэг нөгөө тоон нөгөө өсөө гэж үүдэг тэр аим юм байна. Нөгөө хүн өндөртөө нөгөө барьцаа шаарддаггүй гэдгээр хүмүүс авчдаг тий. Тэгээ нөгөө таван шаталтай нөгөө хүүгийн мөнгө үйлдэл систем одоо шулдаг тэр 5 системээс хамгийн амар нь тэр байлаа шүү дээ. Хувь мөнгө үйлдэлсэн. За тэгээд мөнгө үйлдлийн талаар бас дараа нь хэдүүлээ тусдаа ярина. Тэгээд худалдаачдын холбооны төлөөллийг оролцуулж байгаад энэ тухай ярмаар байна тий. Одоо өнгөрсөн хугацаанд би 15,000 орчим иргэдэд хууль зүйн тусалцаа бид нар үзүүлсэн. Тэгээд энэс одоо яг энэ мөнгө санхүүтэй холбоотой баг гомдол. Тэгээд энэ мөнгөтэй холбоотойгоор одоо жишээлбэл гэр бүл засалсан ч гэдэг юм уу, мөнгө үйлчлэлтэд дарамтлуулсан ч гэдэг юм уу тий. Ингээд одоо асуудалд орсон гэсэн баг гомдол бол баг энэ бидний зөвлөгөө өгсөн маргаанууд баг 50% баг шүү. Тий. Энэ бол өнөөдөр Монголын хамгийн тулгамцсан асуудал. Тэгээ манай мөнгө үйлчлэгчд маань бол нөгөө мөнгө нь ингээд одоо геометри прогрессор ингээд өсөд идэг учраас одоо нөхдүүд бол их мөнгөтэй байна. Их мөнгөтэй болчихлоор ч яг нөгөө хуульчдын дундаас тийм натрочдын дундаас нөгөө цагдаа прокурор одоо мөнгө үйлдэл хийдэг бүр ингээд тийм хууль шалтгаан байгууллагатай ингээд хуулилцсан хүмүүсийг хүртэл бид бас нэг одоо зээлийн болоод гэдэг нэвтрүүлгээр гаргаж ирж байсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нөгөө мөнгө гэдэг юм бидний хамгийн одоо тийм үнэт зүйл, чухал зүйл биш байгаа байхгүй. Тэгээд бид нар мөнгө гэдэг юм шунснаасаа болоод хүн гэдэг чанараа гээцэн тий. Одоо ямар сандал одоо ингээд өр зээлтэй хүмүүсийн дунд өндөр түрээстэй одоо түрээслэгч зүгээр иргэн хоёрын одоо түрээслүүлэгч хоёрын хооронд үүсэж байгаа харилцаан дээр ихэд тийм ээ мөнгөө төлөхгүй чи ингэж амьдрахаар үхээ чи гэдэг хүнийг хилээ зогсчдаг л юм бид нар одоо мөнгө нь илүү зөв хүний амь наснаас мөнгө нь илүү чухал гэж үздэг нийгэм л бид ингээд гусаад орсон байдаг байхгүй тийм. Гэхдээ одоо бас азар ер нь аливаа нийгэмд одоо муугасаа сайн их байдаг тийм. Тэгээд одоо мэдээж бидний ингээд нөгөө нийтээрээ ингээд шүүмжлээд ярьдаг асуудлууд бол яг л одоо хүн болгонтой очил уулзаал энэ хэд их өндөр хөтөө мөнгө зөв юм үгүй юм уу арай нэг одоо бодохгүй ингээд шулжиж мүлжиж ийн гэхээр л бид нар эсэргүүцдэг таардаг үздэг тийм. Тэгэхээр бол одоо энэ нийгмийн суур асуудлуудыг хөндөж одоо шийдвэрлэх улмаар одоо нийгмийн асуудлуудыг зохицоор мөнцөөр шийддэг арга замыг л одоо Монголын хүний төлөө нам бол хайгаад байгаа, бодоод байгаа. Тэгээд одоо бид нар бүр ингээд бодохынхаа хажуугаар мөрийн хөтөлбөрөөр бичээд хажуугаар нь бидний мөрийн хөтөлбөр дээр бичигдсэн энэ өгүүг хэлбэрүүд маань ямар хууль дүрм журмаар зохицуулагдах юм бэ гэдгийг хүртэл бид ингээд тооцоолчихсон. За одоо ингээд улсын хурал шууд биднээс хэн нэгэн төлөөлөл болоо суулаа гэхэд одоо шууд эхний өдрөөс эхлээл хууль тогтоомжуудыг санаачлаад бариад явахад бэлэн одоо ийм бодлогын улс төрийн нам гэх юм бол одоо Монголын хүний төлөө нам байгаа шүү л гэж одоо хэлмээр санагдав тийм. Тэгээ өнөөдөр байгалийн хувьд яригдсан Монгол хүний амьдрах хүслийг дэмжих тухай хууль одоо хуулийг одоо манай намыг манай нэр дэвшигчдийг дугуйл сонгож дэмжснээр энэ хуулийг бас дэмжиж байгаа шүү гэдгийг хэлмээр. Энэ бол маш чухал одоо өндөр Монголын өнөөгийн нөхцөл байдал хоолой байгууллагын тулгамдчихсан зайлшгүй яралтай одоо баталж хэрэгжүүлж одоо ингээд одоо хэрэг дээрээ мэдээд дагаж мөрдөд явахгүй болохгүй юм тулчихсан ийм одоо асуудал дээр суурилсан юм бол байгаа. За ингээд 50 минут боллоо. Тэгээд явуулсан энэ бидний лайвыг бас та бүхэн үзээрэй. Тэгээд бидний лайвыг үзэхлээр бид нар зөвхөн ингээд нийгмийн асуудлыг ярихаас гадна шийдлүүдийг бас яриад байгаа нэг чухал байгаа шүү. Тэгээд бидний энэ яриад байгаа жишээлбэл одоо үндсэн хуулийн 19 дугаар зүйл гэж би та бүхэнд яриад байна. Тэгэхээр та бүхэн үндсэн хуулиас сөхөөл хар. Тэгэхээр 19 дугаар зүйлийг үз, 16 дугаар зүйлийг сөхөөд үз. Нөгөө Монгол улсын иргэний эдлэх 18 төрлийн эрх чинь тэнд хуульчлагдсан гэж байж байна. Өнөөдөр хуулийг хүн болгон үзэх боломжтой шүү дээ. Интернет хөгжсөн байна. Бүгд ухаалаг утастай байна.
Тэгэхээр ч одоо ухаалаг утсаараа ороод Legal Info гэдэг сайт руу ороод үндсэн хууль ер нь бол зөвхөн үндсэн хууль гэдэг хайхтал гараад ирж байгаа. Тэгэхээр үндсэн хуулиа ороод үзэхлээр 19 дугаар зүйлгээл үзэхэд миний одоо та бүхэнд хэлж өгсөн одоо үгнүүд тэнд байна уугүй гэдгийг л үзэхгүй үед. Тэгээд ингээд үзээд ингээд судлаад авах юм бол энэ үндсэн хуулийн заасан одоо төрийн үүргийг мэдснээр үндсэн хуулийн заасан өөрийнхөө эрхийг үүргийг мэдснээр энэ одоо мэдээллийг сонсож байгаа та бүхэнд өөрсдөд ч л одоо давуу байдал үүснэ. Түүнээс биш одоо таны одоо энэ бит хоёрын яриаг сонсож байгаа та үндсэн хуулиа мэдээд өөрийнхөө эрхийг хамгаалах бол бит хоёрт одоо шууд хамааралтай асуудал биш шүү дээ. А яг шууд усаараа бол хүн болгон төр засгаасаа ингээд хуулиа бариад шаардлага тавьдаг болчихвол бид нар яах нь одоо бүгдээрээ хуулийн дагуу зөв амьдрах өстой нөгөө нөхцөл нь бүрдэж байна л гэж ойлгож болно. Тийм учраас өөрсдөө хөгжүүлээрээ бидний яриад байгаа зүйлийг одоо их сурвалжийн судлаараа хэн нэгэн хүн ямар нэгэн хамсалт өгж байгаа бол түүний их сурвалжийн судлаад үзээрэй. Магадгүй худлаач ярьж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр одоо хүн болгон сонголтоо зөв гаргахын тулд зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай байгаамаа. За ингээд биднээс асуулт асуух зүйл байх юм бол одоо мессежээр ингээд бичээд асууж болно. Мөн одоо бидний лайвд оролцоод магадгүй одоо шилбэл миний яриад байгаа зүйлд бол буруу зүйл байна гэх юм бол одоо элдв доромжилж гүтгэлэг хийхээ хооронд ирээд шууд нүүрт болоод үлсэх юм бол одоо Монголын хүний төлөө нам бол одоо бүх хүмүүсийн нүүд хаалга маань нээлттэй байдаг шүү. Тэгээ магадгүй ингээд мох юм байхгүй. Магадгүй бид нар комент бичээл би ч одоо өөхгүй хүмүүст комент бичдэг шүү дээ. Ингээл одоо асууд юу хэлээд байгаа яагаад таа ингээл тэр чинь ингээд нэг ч хүсвэнийг ойлголцоод одоо зүг бурууг нь ялгаж өгөх гэдэг л байгаа шүү дээ. Тэгтэл харамсалтай нь бол тэр хүмүүсийн дунд ингээд шууд ингээд зорилгоо тодорхойлж чадаагүй те зүгээр л нэг хүнийг эсэргүүцэх юм бараг тийм сэтгчийн өвчтөй юм шиг хүмүүс байна. А нөгөө нэг одоо бид манай төрийн бас байгууллага болон Монголын хүний төлөө намч бас нөгөө их баригчдын эсрэг дуурдаг болохоор бидний дайсан бол мэдээж мөнгө төгрөгтэй хүчтэй хүмүүс байна. Тэгээ нөгөө тэр хүмүүсийн хөлсөлсөн тороолгууд нь ингэж үүмүүл цахилгуудаж одоо санаатаагаар өдөөн турхирч нэг янз юмуд хийд юм билээ. Тэгэхээр бол бид нар бол нөгөө ёстой нөгөө надад юу ч наалдахгүй болсон гэдэг тийм. Бидэнд бол одоо нэг тийм яг алдаад байх нэр хүнд алга байна. Одоо ингээд энэ улсын хурлын сонгуул бид нар ялчих юм бол Монголынхоо төлөө ард түмнийхөө төлөө ажиллана. Ялагчлаа гэж одоо ёстой нөгөө алт эрдэнэсээ алдсан юм шиг гуниглаа суугаад шаардлага байхгүй тийм. Тийм маргаашнаас нэглэл нөгөө үндсэн хуулигаа танилцуулга ажиллаа хийгээд хөгжүүлэл явна шүү дээ. За тэгээд та бүхэнтэйгээ тэгээд орой болгон ингээ уулзж байгаа. Тэгээ маргааш ус эргээд уулзъя. Тэгээд бидний одоо үзэл бодол яриатай санал нийлж байгаа бол Монголын хүний төлөө намд та нэг дээрээ за мөн Монголын хүний төлөө намын пэйж утсыг дагаад одоо энэ мэдээлэл үзэж байгаа бол цааш нь түгээд шеэрлж бидний одоо үйл ажиллагааг дэмжээрэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа Монголоо хөгжүүлцгээе. Монголоо одоо энэ дээрэмчин томилчдаас аварцгаая. За тэгээд манай Отгон баяр дарга маань бол Монголын хүний төлөө намын дид дарга бөгөөд гишүүнчлэлийн газрыг хариуцсан юм одоо дарга байгаа. За тэгэхээр бол Монголын хүний төлөө ном бол өнгөрсөн одоо 2017 онд албан ёсоор бүртгэгдсэн цагаас хойш төдийлөн бид нар гишүүнчлэлээ өргөдөх ажлуудыг хийгээгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө үзэл баримтлалыг хүмүүст таниулах, сурталчлах гэх ажлуудыг бол бид нар нэлээд одоо юм засаг захиргааны анхан шатны нэгжүүдээр хийсэн. За тодорхой өөрсдөө хинбэ гэдгийг таниулсан гэж ойлгож байгаа. За харин энэ удаагийн сонгуул өнгөрснөөс хойш бол бид нар одоо аймагуудад, одоо сумдад, за дүүргүүдэд, хороодод одоо бас намынхаа анхан шатны байгууллага үүр хороодыг бас байгуулахаар гээд бэлтгэл ажиллаа хийгээд явж байгаа. Тэгэхээр магадгүй сонгуульч бас ингээд өөрсдөө таниулах боломж олгоод тийм Монголын хүний төлөө нам сүүлийн үед бол одоо танаа намын гишүүн би болъё л доо би өөрийнхөө намд илшил та гэсэн юм одоо хандлага бол бид нар дээр хийгээд байгаа. Тэгэхээр Монголын хүний төлөө нам цаашдаа гишүүнчлэлээ одоо маш өргөн болгох зорилгоор идэвхтэй ажилланаа. Тийм учраас та бүхэн бидэнтэй нэг дээрээ бидэнтэй холбогдоорой гэж бас хүсье. За ингээд өндөрлөх байлаа. Тэгээ та өндөрлөө. За маргааш шууд дамжуулалтаар эргээд уулзъя.